Зомби болсон ч биелүүлэхийг хүсэж байгаа мөрөөдөл чинь юу вэ? Минамото Сакура бол айдал болохыг чин сэтгэлээсээ мөрөөддөг ахлах сургуулийн охин. Гэвч мөрөөдлийн зөв анхны алхмаа хийж амжихаас өмнө ачааны машин даруулаад эмгэлтэйгээ нас бардаг. Тэгээд Сакура нэгэн аимшигтай газар гинс сэрэх бөгөөд юу болсон талаараа юу санахгүй байв. Хамгийн амар нь түүний эргэн тойронд дүүрэн зомбинууд байх бөгөөд өөрөө ч тэдний нэг болчихсон байдаг. Юу болоод байгааг ухааж амжаагүй байтал Нацуми Котара гэх хачин жигтэй продюсер гинт гарч ирэн үннийг хэлдэг. Тэрээр Сага мужийг дампуурлаасаа аврахын тулд өөрөө эрен үед амьдарч байсан нас барсан охтыг амьлуулан хамтлаг байгуулахаа шийджээ. Тэдний дуртай дургу огт хамаагүй шууд л тайзан дээр гарах хэрэгтэй болдог. Түүнчлэн энэ хамтлагийн гишүүн бүр өөрөөрийнхөө домог тохиод байв. Домогт жүжигчин Хошикава Лили, домогт Гейша Югири, домогт дугуйтай бүлэглэлийн ахлагч Никайдо Саки, 80-ад оны домогт айдол Коно Жунко, домогт айдол Мизуна Ай, бас зүгээр л өөрөө домог Ямада Тай. Анхандаа тэд хамтаа дуулж чадахгүй, бүжиглэж мэдгүй байхаас гадна тоглолтын үеэр биеийнх нь хэсгүүд салж унах гад байна. Гэвч тоглолт бүр тэд өөрсдийнхөө өхлийн харамсал гунигтайгаа нүүр тулж ууршлах шин шалтгааныг олж авдаг. Оригинал аниме Zombieland Saga 10-10 гишүүн бүр өөрийн гэсэн өвөрмөц сэдвт дуунуудаа бөгөөд бүгд гоё. Бүр анимений дуу оруулагч нар нь бодит амьдрал дээр тоглолт хийсэнгээ боддоо. Өдөр бүр нэг аним.